Их Монголын эзэн хаан тун удахгүй залрах зарилгийг буулгах чинь мөнх тэнгэрийн хүчин. Мөнх тэнгэрийн зарилгийг хүмүүн бидэнд дуулгах чинь удга нь зайран улаач юм би. Улаачийн бээр уусан тэнгэрийн зарилгийг дүрс бичлэгт буулган түмэнд дуулгах чинь өчүүхэн минь. Хүн болгонд өөрийнх нь сүнсний оногцсон үүрэг гэж яддаг те. Энэ тэнгэрүүд энэ удган улаач нар бол тэр үүргээрээ л зарим нь бол тэр бурталцсан овоо харахныг цэвэрлээд явж яддаг. Бүгдийн зарингийн хувьд бол энэ юу зөв газраас нь тахих энэ үүрэг оногцоод явж байна. Яг тэрэн шиг надад бас сүнсний үүрэг юу байсан бэ гэхээр зэрэг ийм гэж бодоод байна. Одоо ингээ анзаарч байхад Их Монгол улс 800 жилийн дараа хүчрхэгжнэ гэсэн юм домог байсан тий. Энд бол итгэл үнэмшил хүмүүст байгаа тий. Миний хувьд энэ үед гарч ирсэн тэр түүхэн сурвалжийг хөтлөх нь миний үүрэг байсан юм байна гэж боддог байхгүй юу. Хаан эзнийг тодруулан даянд зарлах үүрэг бүлээх чинь Их Монголын овоо тахилгын үүлэн тал талаас ч уулан ирж Их Монголын овоог дүүргэн босгогч хамаг Монголын ураг удам тэдгээрийн тэргүүнүүд. Энэ аваа бассны дараа өгөөдөөс хаан эцэг өөрийн биеэр дадрах учраас уруудмын таноодан зарлэгдсэн амаа бохурготмын ангатоо бохурготмын удаастар бохурготмын авгийн тэргүүнүүдийг өрөндөө чоодахтаа Их Монголын овоо тахилгын зан үйлийг Тэнгэрийн заасан хугацаанд хийж гүйцэтгэн Их Монголын ураг удмын чуулганыг зохион байгуулагч нь Их Монголын ураг удмын нэгдлийн хамт олон. Энэ үедээ бид бас энэ жил намар гэхэд дуусчихаа тэгээд мэдээж их тайлбар тахилга буюу мэдээж одоо энэ хамаг Монгол түмнийхээ хүрээлэн тэр их сайхан цэнгүү найрыг бол тайлбар тахилгаа бол хийнэ гэж бодож байгаа. Түр улс зорцсон, түмэн олон зорцсон. Тэгээд түүнийхээ үүдэн хомор одоо нэг хамгийн хомонд одоо тав бүдүүн мэдээж өргөдөн татагдаж сунаа. Энэ бол хэн болгонд одоод байдаг юм хөв тавилан хөв зохиол юм шүү. Энэ сайн үлийг сайхан хамгаалж сансан ёсоор гүйцэлдүүлэгч нь их хааны зараал онгодууд, Их Монголын заяаг даасан их хайрхтын эзэн онгодууд, бас бусад хамгаалтанд залагдсан сахиусан тэнгэр ба лусын эсдүүд. Мохох тэнгэрийн зэрлэгээ их онгодыг талархад алтай таван богдын онгодууд, харатрах хантайсрын нурууны онгодууд, эцэрхний лосууд хархох алтан лосуудыг зэрлэгэвэн залжван хамгаалалтан бэрхтаа мөн эцэг цагааны дараагийн гитэрийн нэгэн их онгыг эрен залжван хамгаалалтан бэрхтаа. Тэгэхээр мөнх тэнгэрийн хүчин дор бас бусад онгодууд сахиусан тэнгэр ба лусын хамгаалалт дор бидний зорьсон үйл сайдар хамгаалагдан оршоод бидний сансын ёсоор саадгүй сайхан бүтгэнэ. Одоо тэгэхээр бид бие биедээ баяр хүргэх хэллээ. Бас тус тусын даасан хариуцсан үйлдэнд нь амжилт хүсээд даамай сайн гүйцэтгэхийг өрөөхөлөлдлээ. Гэтэ энэ зүйл үнэн сэтгэлээсээ голоосоо цусаа л угшуулад, цусаа бүлэглүүлээд тий
хамгийн артлын эцсийн зогсоол юу вэ гэхээр бид нар нэгдэж энэ улс Монгол их гүрнээ хөх толбоо хамгаалж үлдэж өв соёлоо дээдлж ингэж явахын төлөө байгаа учраас бид хамгийн гол нь тусаа бүлэглүүлэл одоо ингээ би салганаад байна л та. Тэгээд яг л ингэж л огшиж бүгдээрээ сайхан гарч ирэх хэрэг байна шүү л гэдгийг хэлсэн. Яг сайхан зөвлөлөө. Та бүгдтэй ингээ бүгдэнд нь ирүүдэн аль жаргал бишигтүүд хямран дэлгэрж явах болваа гэж өрөөё. Тэгэхээр тийм номер тийм нэмэж явах болваа. Монгол хүний үг хүчтэй. Түүнээс илүү тэнгэртэй шууд холбогдох тэдний бодол хүчтэй. Тэгэхээр та бидний зорьсон зүтгэсэн үйл бид бүгдийн бодсон, сансан, ерөөсөн, хурайлсан ёсоор бүтгэн дамжиггүй. Тийм болохоор айдас төгшгөр бүхэн амьдралсан бизээ. Зорьсон хэрэг бүхнийг минь бүтээж хайрыг зөнгөтийг минь хорон цогдруу хайрыг цогтж мөргөё. Эзэн хаан цанаар агч нь хэд гарах бол эзэн хаан заларна гэдэг нь юу байж баларах бол гэх мэт илүү дэмий төгшүүр зовёор өөртөө тээж биеэн зовоохын шаардлага алга. Эзэн хааныг тодруулан зарлах үүрэг бүлээгчт нь их Монголын овоо тахилгын ёслолд хуранжуулсан хамаг Монголын ураг удмын тэргүүнүүд байх болохоор миний хувьд өөрийн ураг удмын тэргүүнийхээ сүр сүлдэнд сүслэн мөргөж загсан сургасан сургаал альдварыг нь сахиж мөрдөж явбал болох нь тэр. Төрч ёсоон хадгалж, төр улсаан засаж ба үйлмэн тэр болох тул их Монгол улсын өрх бүр төр байсан уламжлалт ёсыг сэргээж, өрхийн тэргүүн аавынхаа захиа сургаалыг дагаж мөрдөж, үр хойш залгамж үйдэн өвлүүлэн үлдээхийг эрхэм болгов. Миний аавын сургаал ийм боёо. Чингис хааны сургаалд бол хэлэхдээ мянган толгойтой нэг сүлтэй могой бол тэрэгний мөрөөс зайлж чадахгүй дайраад өгдөг. Мянган сүлтэй нэг толгойтой могой байвас тэрэгний мөрөөс зайлж чаднаа гэж Чингис хааны альцсан сургаал дотор бол байдаг. Энэ чинь одоо бид нар монголчуудыг олон нам удирдах чилэгдэх чинь мянган толгойтой могой болгоод авчихлаа. Одоо бид нар нэг толгойтой мянган сүлтэй могоо болыг үндснийхээ ёс заншил үндснийхээ уламжилт Монгол төрийнхөө тогтолцоог байгуулад удирдуулах ёс зарчимдаараа хатуу байр суурь баримталдаг тийм зарчимтай болоод ирэх юм бол одоо л хүчирхэг төргөөж мань бий болж болох юм тал. Хамаг Монголын ураг удмын тэргүүнүүд бүгд л эзэн бог Чингис хааныхаа алтан сургаалыг үр хойштон захиж үлдээдэг нь заншил юм болохоор Монголын бүх ураг удмын тэргүүнүүд бүгд л миний аав шиг яг ийм сургаал үр хойштон захиж үлдээж залгамж халаагаан бэлддэг нь дамжиггүй. Тэгэхээр нэг толгойтой мянган сүлтэй могоо байж тулсан аюулаас төвөггүй зайлах шийдвэрийг хамаг Монголын ураг удмын тэргүүнүүд яг одоо энэ цагт гаргах нь дамжиггүй. Яагаад гэвэл мөххүү сэххүү гэдгийг шийдэх хамгийн эгзэгтэй үед өнөөгийн та бид амьдарч байна. Ийм тохиолдолд энэ цагт Монгол улсыг тулсан аюулаас аврах нэг тэргүүн, Монголын ард түмний итгэл найдвар хүлээсэн итгэмжит тэрхүүн хэн бэ? Өнгөрөх зууны ерөнхийлөгчийн сонгуулиар ар өвөр хамаг Монголын итгэл найдварыг өвөрлөн, Монголын ард түмний хөөрөн хөгжсөн ёр улсын их баяр цэнгэлийн дор Монгол улсын ерөнхийлөгчийн тамгыг гардан авсан Халтмаагийн Баттулга гэдэг хүнд хамгийн их магадлал байна гэдэг үүднээс олон 10 ангид цоврал нэвтрүүлэг үлдгэснээр хамаг Монголын ураг удмууд хурамжуулсан чуулганы үеэр танилцуулах бодолтой байна.